За ингээд их жонгийн асуулт хариултыг нам шиг агуулгах гэж байна. Носон живийн хаалт юм. Сайн оюунд нялхсан одоо 20 найр гэсэн байна шүү дээ. Тэгвэл дэлж юм шиг. За асуулт нь их жон хийгээд ган салбын мэлэн зохиосон юм бэ гэж асуусан юм. Өлчөө явсараагийн нэг нь боёо яаж л гэдэг нэг шүү дээ. Янжин нүрийн болж юм уу гэж байна да. Янжин нүрийн болж юм чинь. За өлчөө явсараг одоо өлчөө Даранбаатар түүний шагнал шүү дээ. За асуулт нь Лекшит Жон D гэж дээ. Энэ Лекшит Жон Чело гэдэг нийтийн тооллоор гэсэн үг дээ. Хэдэн онд гэсэн Чело газела зам барай гэж. Зам гэхин жишээ нь одоо зом зам гэж үчиг чинь ялгаатай болоод ирж байгаа байхгүй юу? Зом гэх юм бол ирээдүйсээ зааж хахад зам гэх юм бол аль хэдийн зохиоцсон баа өгтөртэй сайн хэлтэй өнгөрсөн цаг зааж. Үйл үгэн дээр ингээд өгтөр дагуулж чинь нөгөө цаг заагаа гэж байгаа байхгүй. Хариулт гэж юм. Лекшит Жон D Чело Шигтэн гүгжа жүмэ жиг гэж дээ. Энэ ингэж юм. Сайн номер Лекшит Жон энэ бол энийг 1901 он буюу 15 дугаар жарны төмөр энэ өхөр жил зохион төрүүлсэн гэж байна. За асуулт гэж байна. Намчин товржид балаа гинэ. Бурхны одоо бидгийг олохыг олно гэсэн үг шүү дээ. Тийм ажлыг олоход анхлан юу суулгах хэрэгтэй вэ гэсэн. Намчин олоход бол эргийн анаа буюу 5 ухааныг судлах хэрэгтэй гэсэн байна шүү дээ. Чанга юмараас. Асуулт нь гэж байна. Аханы 5 орон гэж юу вэ гэж эргийн найз юу хаана байна гэж. Эргний чаванаад гэж. Эргний аханы их 5 орон ба баг 5 орны хэлнэ гэж юм. Мөн гэж. Эргний чаваа их 5 ухаан айлуугүй хариулт нь их 5 гэвэл даарыг ба гэж юм. Дууны ухаан хийж хэмжлэг тийм үү? Садмаарыг ба гэж юм. Энэ бол шалгадаг ухаан. Энэ ч одоо юу л логик гэж асуулаад байдаг юм дээ. Логик шинжилгээний ухаан гэж байна. Зарим нь гүн ухаан ч гэж яриад байгаа тийм. Цадам бол шалгуур л да. Шал өөр юм да. Логик гэж бас хэлж хэцүү тийм. За сорыг ба гэж энэ бол юу тийм ээ? Урдлах ухаан. Саварыг ба гэж тэжээх ухаан. Ангаах ухаан гэж бас чинь хэлээд байгаа тийм. Нөгөө нэг яриа байдаг штэ. Төдүүга нэг юуны тухайн хөрхийн бичсэн зүйл тэр юу сонсч ирсэн юм билээ. Сорва. Энэ тэжээх ухаан гэдэг чинь бол ерөөсөө юу юм бэлээ штэ. Ангаах гэдэг чинь өвчнийг туссан хойно ангааж идэх биш те. Угаас одоо амьд ирүүл хүнийг улам их урт настууд сайхан амьдруулах тухай тэжээж идэх хэрэгтэй. Тийм ухаан гэсэн хараа. Тэгэхээр тэр ангаахаас зогсохгүй бүр их өргөн хэлбэр утгасан агуулж байгаа тийм ухаан юм л да. Юус ангаах гэдэг бол арай явцуу хүрээнд нэрлэлцэн гэж байгаа шүүмж тавиад юм лээ. Жишээлбэл нөгөө эмч гэдэг хүн бол зөвхөн хүн эм өгдөг хүнийг хэлж байгаа. Тэ? Отч гэдэг бол тэр өвчин туснаас нь отоо сууж явах гэсэн тийм санаа илэрхийлж дээ тэ. Тэгэхээр ерөөсөө урьдчилан сэргийлэх тэ хүнийг ер нь амьд хүний харин тэтгэн дэгжээж улам сайхан сүрж явах нь эрүүл байлгацсан тийм л ухаан шиг байна. Хуучнаа бол тэжээх ухаан гэдэг тэр нэр нь хэцүү онсон тийм нэр гэж хэлдэг юм да нэшлээ. За энэ бол Нандан Иргван арай гэж юм те. Нандун дотоод 5 ухаан мөн гэсэн юм. Биш. Нандан Иргва гэж дотоод ухаан дуугаа нийлээ 5 болно. Дотоод ухаан гэдэг чинь бол нөгөө хэлчүүдээ нөгөө Цадмаа Иргва те. Одоо нөгөө чойрын 5 бүтээр хэлж байгаа шүү дээ. Чойрын 5 бүтээр дөлва цод. Тэгэл парчин ун гэж. Эргэнэ чумаана за 5 баг ухаан гэж юу юм бэ гэж юм. Тэгэхээр энд бол анжилт буюу илт өгүүлэхгүй. Доогор буюу одоо дуурайм бүжиг. Манайхаар бол энэ чинь энийг бол юу гэдэг үстэй. Доогор гэж дуурайм бүжиг. Тэгээ дуурайм бүжиг л гэж бодсон хэлээд байдаг тийм ээ. Драм шүү дээ, драм. Драм гэдэг чинь одоо урд сайхан болсон явдлыг одоо тайсны гараад сайхан жүжигж үзүүлэхтэй.
노래가 되게 공무스 듣고 있잖아요. 그렇게 주직일 때 사람 그거는 이 도지 아니가 남자로 자기 되겠으네 부질 때가 있을 때 근데 대입적 있진 입술도 나를 그랬잖아. 이런 내가 슈딩들 자 대대니 그때 요즘 다 왔어요. 나를 한 알아줄 때 나를 위치 알아줄 냥을 그치는 야로 나릭 아니 세트기에닉 사한 야로 단실 때 엔터 가르치 지는 바르 타서는 뭐다 들게 어떤 소할 어떤 마음 소할 자 다음 주일팅 한 번에 셔빙 일치 관계에서 지금 가타팅 샤신 닉소쇼 때 일치 취지인데 여러분 वेद की चमते एक चीज और वेद छुते तुरुम खान ना दिवे जसोस जरूर में एक चीज मतलब एंज दिचे मारतन मुगुल के छज्जिंग की ताकि लो일 테모 냥식 야로क 실승 자연 실승 제거가 특징스네 샤스트로도 일처럼 छज्जिंग की तो ताकि जुते 너 박만의 어떤 상무일 테는 도시오 янцэг дүүл тэдний хамыг бас яруу найр л да. Энж дэгдэн бас тэрнийг учир шалтгаан явах юм гэдэг байгаа шүү. За намбын лавжаас сумгаар юу вэ гэсэн байна. Намбын лаваас сум гэж гурван суртгаал лавжааг бол сургаал болно те. Навааг бол суртгаал болно те. Энгийн хүмүүс ч болохоор нөгөө лавжаа лаваа гэдэг үгийг бараг л бүгдийг нь сургаал гэж ойлгохдаг шүү те. Суртгаал гэхээр бол шал өөр юм болж байгаа юм да. 남변 나왔음과 дотоод гэж намба гэдэг бол бурхны шишинтэй шүү дээ. Гурван суртгаал нь сүлтэнжин лава гэж шагшааватын суртгаал, тэнгэнзинжин лава, самад даяаны суртгаал тийм ээ. Ширвжин лава бэлэг билгүүний суртгаалууд орно гэж. Хамгийн анхны лозова тийм. Лозова хинбэ гэж асуусан байна. За тэр бол томьёо самбуудаа яах юм гэсэн байна. Өөрөө юу яасан чинь бичгийн хэлцүүхээс юм шаа. Гэхдээ тийм байх албагүй л дээ. Дээр үед бас төвдийн эндэгтэй юу штэ. Энэ өөрсдийн ардын аман хэл гэж бас байдаг байхгүй. Эртнээс бүгд дээр байсан. Энэ төв бичгийн хэл орж ирэхээс өмнө бид нар чинь хооронд харилцаж л байсан байдаг шүү дээ. Ардын аман хэл нь бол хэл сонин гоё байдаг шүү дээ. Тэгээ нял бүгдийн намтар энэ чинь бол бас л тэрүүгээр бичигдсэн. газар зүйн өөр байралтай янз янзын угсаатан холилдсон тийм ийм нөхцөлд бол хэл бас өөр л хөгжиж ирсэн. За томьёо самбуудаа төвдөд марж ирэх гэсэн үг. Певнэ иги эрэг газуй зам гэж тийм. Томьёо самбуудаа төвдөд марж ирээд үсгийн ямар төр зүйлийг зохиосон байх. Хичнээн төр зүйлийн үсэг зохиосон байх гэсэн үг тийм. Газуй хичнээн гэсэн үг шүү дээ. Хичнээн зүйлийн үсэг зохиосон байх гэж байна. Игрэг газуй зам гэж тийм. Тэгсэн чинь хариулт нь бол үжиндэн үмэний зам баг гэж байна тийм. Толгойтой болон толгойгүй хоёр үсгийг зохиосон юм аа гэж байна. За томьёо бол төв үсгийг анхлан одоо зохиох үс гэсэн үг шүү дээ. Соо урлах гэсэн үг. Урлах үстэй. Бэ ганаа лан барай гэж байна. Жишээ хаанаас авсан бэ? Урлахтаа одоо жишээ хаанаас авсан? Анх үсэж байхдаа ямар жишээ юунаас жишээ авсан юм бэ гэж байна тийм. Тэгсэн чинь ланс буюу тэнгэрийн үсэг гэж хэлж байна. Вардуу буюу нусын үсгийг жишээ болгоод үжин гэж буюу толгойтой үсгийг өмнө толгойгүй үсэг хоёрыг зохиожээ. За асуулт нь томьёо самбуудаа энэтхэгийн 50 гигүүд одоо цагаан толгой 50 үсэг шүү дээ. Игээ жаяг навчуу гэж энэ авжуу тамбаа гэж энэ тийм. Жаяг гэдэг нь энэтхэг үсэг гэсэн үг юм тийм. Авжуу тамбаа 50 үсэг. Тэр 50 үсгийг хоёуг гацуулаад тандах байгаа. Тэгэхээр төвд хичнээн үсгэнд тогтсон бай гэсэн. Тогтно зохиосон байна. Дандаа хаваах нэг нотлон буулгасан, нотлон тогтоосон буюу хэдэн үсэг болгож тогтсон байх гэсэн. За жаяг авжуу тамбаа тий хоёуг сүмжүү тамбуртаа байгаа юм тий. Нөгөө энэтхэгийн цагаан толгойн 50 үсгийг төвдийн 30 одоо үсгэнд
тогтож жишээ авч зохиосон гэсэн үг тийм. Зохиолтой 39 тогтоосон гэсэн үг. За 39 50 үсгийг 30 болгосон гэсэн үг. Тэгээд их шиг дөрөв нь харин энд ордоггүй яриад тийм ээ. Дөрөв их шиг ээ. За тэрний дараа асуулт нь намаа чөлдөн ирмэлэн шивийн гавсуу намаас үрээ гэж байна. За дээд багшлуугаан ялгал үгийг намаа чөлдөн ирмэл би жамби яндаг үед томилог шисэн живээ нэмбодор биш хэлж байдаг шүү дээ. За энэ дээр гарсан намаа гэдэг нь хий юм бэ гэж асуусан чинь үлчүү явсраж нан гэж байна. Эцэг хөвгүүд үлчүү эцэг хөвгүүдийн дотроос Дарамбадар буюу Чойсон буу гэж байна. Дармаа гэдэг нь Чойштэй тийм. Бадраа гэхээр самбоо юм тийм. Сонгордоор бол Дарамбадар, хөвгөн нэр нь бол Чойсон буу юм шүү дээ. Лэгшжоонди Жаппер ганги танжирсан. Лэгшжоон энэтхэн төвдийн төв таяраас альны шиштэр вэ буюу одоо энэтхэн шиштрүү төв шиштрүү гэж асуусан байна шүү дээ. Лэгшжоон бол бас энэтхэн төв таяын дотроос төв мэрэгний зохиосон шиштэр мөн гэсэн шүү дээ. Танжирээ гэж дээ. За энэ тахилын өгүүлдэг өгүүлсэн байна. Чадвар жидээ юу буюу тахил өгүүлдгийн орон нь хэн бэ гэж асуусан байна. За тахил өгүүлдгийн орон бол бас дам дугаан ялгал үгүй ариун бомд манзуушир болно гэж тийм. Манзуушир мөн гэсэн. За шаштрын үүнд бол үүнд нэр зүйхийн хэрэг зэрэг нь юу гэж асуусан байна. За энэ шаштрыг нэрлэхийн хэрэг гэвээс Уамбара буюу одоо тэргүүндээ оюутан гэсэн үг шүү дээ тийм. Тэргүүндээ ухаанд нь бол нэрийн харамгцаа гэж тунгаа замжис зүгээр л хараад гэсэн үг. Харсан дэдийг үү шавжийн дом гэж тэргүүн болон сүүл гэсэн үг шүү дээ. Толгой өлмийн утгууд гэж домдог гэж утгуудыг тамжид бүгдийг дэлгдэг гэж амар хэлбэрээр шива гэж мэдхийн гойв ядагч хэрэг байдаг ч тийм үү. За Бэрингис гэж байна. Дунд хэрийн оюутан гэсэн үг шүү дээ. Бэрингис гэж. Дунд вэ гэж тийм үү. Чогзон шивийн гаваа ядагч байна. За зах төдий зүг төдий мэдхийн бас хэрэг бий гэж байна. Нэрийн үзмэгцээ бас дунд төрлийн хэрийн оюутан ухаантан бол энэ шаштрын бас багцааж ойлгож болно гэсэн нэрнээс нь тийм ээ. За Тамэ гэж адгийн оюутан гэж хамгийн бага оюун мөксөн юм тийм ээ. Ман нутаа хажин дагваад гэж байна. Эмийн савнд хаяг гэж тийм хаяг хажаан гэж хаяг гэдэг чинь төгдөг байна шүү дээ. Бид хэвлээс орсон тийм. Эмийн одоо тулам сав хүүдийн одоо аюу тавьдаг шиг гэж. Тэмдэг нэр тэмдэг тавьдагтай адилхан гэж. Левгүн зам давын говь ядаж байна. Бат судар одоо олон дэвтэр номнуудыг дотроос хайж олох хэлбэрчлэх ийм одоо хэрэгцээтэй гэж байна. Хэрэгцээний хувьд бол ийм үгүй байдаг юм байна гэж. За асуулт нь юу гэсэн лэгшид жаманд бэбэн гангийн манад авах. Сайн ном албар их номыг бол нэрлэхийн хувьд гэсэн үг л дээ. Үлгэр утга альны үүднээс нэрийдсэн байж байна. Үлгэрлэн нэрийдсэн юм уу? Утга агуулгаар нэрийдсэн юм уу гэсэн тийм асуулт л та. Тэгэхээр сайн номд энэ лэгшид жуан бол Жованыг бол үлгэр адилтгалын талаас нь нэрийдсэн байх гэж тийм. Жуан гэж тийм. Галбар мод гэж яагаад нэрлсэн юм бэ гэсэн санааг тайлах гэдэг байна. За тэгвэл дараа нь асуулт байсан. Замбар дамжаа гэж одоо төөрөхийн тангаргийн гэж юмны хэрэг юу юм бэ? Хэрэг зэрэг нь юу байдаг юм бэ гэж асуусан байна. Бас хариулт нь болох дээр төөрөхийн тангаргийн хэрэг зэрэг нь бол гэж байна. Зохиолыг төгсөхийн тухайд хэрэгэлдэг гэж тийм үү? Донд узаадаг гэж. Замб тарчин бин донд узаадаг гэж хэлж байна. Зохиолыг эцэст нь хүргэхийн тухай зохиосон гэж тийм үү? Шерудом буюу бэлэг-бэлгийн модон гэдэг номын хэлбэр. Дамбис гайвын хайрын мэжээшин гэж байна.
их стэйт хүмүүс бол маш их зүйлийг амладаггүй гэж юм те. Кайлин мижаа гэсэн тийм үү? Кайлин гэдэг амлалт мижаа үл үлдэх гэж орчуулж болохгүй шүү дээ. Зүгээр амладаггүй л гэдэг шүү дээ монгол хэлэн тийм ээ. Нэг талын одоо энэ орчуулгын юм дээр бол заавал ингээд өвчлээд багчлаад байхаас хэрэг байхгүй те. Одоо зохиох гэдэг үгийг бол заавал зад гэж хэлэх ёсгүй. Жид гэдэг үгний хүндэтгэлийн хэлбэрээр зад болчихж байгаа юм да. Үгэлдэх гэж үтэй ярьдаг шүү дээ. Жид гэж те. Тэрний ч хүндэтгэлийн хэлбэрээр зад болчихж байгаа. Тэгэхээр бол нэр үгийг үйл үгээр хувирдаг нөхцөл гэсэн үг. Нэрээс үйл үг үүсгэх нөхцөл зад жид гэдэг үг үүдэг таалах шүү дээ. Тэгвэл тэр бол тусгай бие даасан бас нэр үгээр ч хамтдаг. Тэр бүгдийг ингээд нэлээд шүн зүрийн мөн шат ирэхтэй аянд дасал дадлуулаад ялгадаг гэж байна. Тэгэхээр энэ дээр бол юу гэж юм? Дэреважишн дөө. За тэгэхээр энийг бол амладаггүй гэж шүү дээ. Дээдсүүд бол бэрхимийг бол амладаггүй. Хэрвээ гайвын кайны лам журна гэж тийм бэрхийг кайны лам жур гэж энэ түрүүний дүрмээр гарч шүү дээ. Ни гэдэг нэг гаваа мянган гонгийн чадгээд сайн гарсан даа гэдэг. Тэ одоо үе юу яагаад бол тийм ээ үеийн тоо одоо тэгшрээг бол тэрэндээ тэгшлэхийн тухайд гаваа мянган гэсэн шүү дээ. Мянган гонгийн чад гэж хэлсэн дээ. Энийг тэгшрээг бол тэгшлэхийн тухайд ордог гэдэг нь жишээ сая гарч байна та жишээ. Галдын гайвын кайны лам журна гэж тийм. Ни гэдэг бол ямар ч одоо энд утгасан хэлэх гүүр гүйцэтгэхгүй зүгээр л мөрийн дунд үе нөхөж орсон байгаа юм тийм. Жишээ нь энэ кайны лам журна тийм. Хэрэгцээ нэг бэрхимийг хэрэгцээ амлаж чадах юм бол доолаар юм уу период ившин үү. Чулуун дээр шийлсэн зураг шиг гэж тийм үү. Жившин рүү яг тэрнтэй адилхан ямарчлан гэж тийм. Яг тэрнтэй адилхан шийн шанду жигдүр мижрүү болж байна. Өхөвчг өөр болгож өөрчлөхгүй гэсэн. Шанду жид гэдэг нь өөр юм лөө орно гэсэн үг тийм. Өөрчлөх гэсэн үг. Шан гэдэг нь өөр гэсэн үг шүү дээ тийм. Өөр нэр үг тийм. Шанду жид гэхээр өөрчлөх гэх бас үйл үүсгэж тийм. Анги шанд жидгээ шийн шанд жид. Өхөвчг өөрчлөхгүй гэсэн үг юм да. Амлсандаа хүрдэг мэрэгэн хүн бол тийм утгасан юм. Тийм учраас замбар дамжаагийн санаа бол их гоё хэлсэн байна шүү дээ. Шин татаад шир удам бодтоос тийм. Бид нар одоо замбар дамжааг ном болны утга гарч идэх чойж замбар дамжаа тэгээд нэрийн утга гэх ингээд гарч идэх. Заавал одоо энэ дээр замбар дамжаа гэдэг нь би ч ямар хэрэгтэй гэдэг ингээд олон талаас тайлсан байдаг. Гэтэ энэ замбар дамжаа дотор номынхоо ерөнхий утгыг базаад бас хэлсэн байдаг шүү дээ. Би яг ийм хийх гэж байна. Тэгээд тэрийг амлалт тангараг өгчөөд урд нь буханд дахил өгүүлгээ өгүүлээд тэрэндээ тангараг өргөцсөн бол өхөвчтэй игээ дуусгана гэж хичээдэг байсан юм шүү дээ. Энэ болохоор бас их зундын харчин өгүүлэх хэрэгтэй гэсэн шүү. Хэрэгтэй гэсэн. Тийм бас гол байдаг гэсэн. Тэгээд иймэрхүү утга санаатай. За асуулт байна. Жигдэн Минцэг жургаас сүмжийн шима гамрээ гэж байна. За энэ ертөнц дэлхийд бол тийм ээ Минцэг жургаа гэж нэр үг өгүүлэн жургын үндсээр нь юу гэдэг юм бэ гэж асуусан. За мин гэдэг бол төгдөр бол бид нар бол нэр л гэдэг юм л да. Цэг гэдэг бол үг болчихж байгаа тийм. Нэр үг. За жолба гэдэг бол өгүүлэмж гэдэг юм тийм. Орчуулахад бол ингэж болчих юм л да. За ингээд энэний үндсээр нь юу гэдэг юм бэ гэж асуусан байна. За нэр үг өгүүлэмж гурвын үндэс нь бол их шиг баг гүйгүүлэгч хоёр үсэг байдаг юм аа гэж хэлсэн. Ихлэг гүйгүүлэгч хоёр нийлжиж нэрийг бүтээн нэрнээс үг үүснэ гэж байна. Нэр гэдэг бол дан нэр юм байна л да. Дан нэр төвдөр бол. Цэг гэдэг бол тодтолтойгоо нийлээд жишээлбэл цагаан морь тийм морь гэдэг үг дангаараа нэр болж байгаа бол даа гаргуу буюу одоо цагаан морь гэх юм бол цэг болж байгаа юм. Жобба гэх юм бол түүнээс дээш үе нийлээд өгүүл болох юм тийм. Энэ бол өгүүл бүтэн нийлээд дээшилж байгаа жобба гэх юм. Энэ гурвын үндсэн чухам юу гэдэг юм бол үсгнээс бүтэн гэсэн үг байна да. Яндан салхичийн юу их шиг гүйгүүлэгч хоёр ус байна гэж байна. За асуулт тавьж байна. Эгийн шивэн дон хамжаа гэж байна. Шиг гэдгийн утга санаа нь юу хийж байгаа юм бэ гэвэл үсгийн утга санаа бол Минцэг нийжийн соншир жүргийн гээжийн дан рээ гэж хэлж байна. За үсэг гэдэг чинь чухамдаа бол нэр үг хоёрын одоо
тойрхон үндэс болдог тийм үү? Одоо хэлний аялга өнгө болно гэж хэлж байна. Ерөөсөө л авьяа гэсэн үг хэлж байна. Дөрөвний даа гэдэг үгтэй чинь даа дуу гэдэг үгтэй чинь тийм одоо. Эгийг яна кацуй гэж тийм. За үсгийг дотор нь ялгаас хэд байт юм бэ гэж байна. Үсгийг ялгах юм бол хоёр зүйл байна. Хан лээсэрнэ гэж. Альвэ гэвэл гэж тийм үү? Хан лээсэрнэ. Яндан салж ийрээ гэж. Их шиг бан ийгүүлж хоёр зүйлээ гэж. За асуудаг чинь. 이게 알리든 갈리 식은 동안이에요. 알리 우스기게 갈리 힘의 어떤 허이 우스기 어떤 육수 운동이 좋습니다. 알리 같은 어떤 것도 양 있고요. 익식 우스기만 되게 다단지 남바진치 하나씩 이게식 되겠죠. 자 이렇게 다 아변 힐프스텍 쏠때 아변 암나삭 아변이 좀 주의지 팀 우스기 되는 거. 잡식 гэдэг чинь нэг тийм шүү дээ. 70-80 төвтэй 100% гэсэн үг шүү дээ. Цаниктас бүтэн бүрдэхгүй гэсэн тэ санаа гэж байна да. Гали гэдэг нь утга нь бол салжийн гээгүүлж үсэг боёо өөрийн одоо юу гэж юм тийм үү? Туслах нөхцөл гэж юм дарамдаг гэжтэй өөрийн нөхөр ян гэж их шиг дугаар найрлдаг бас. Найрлдах үед тодруулж гэж тийм ээ. Шүтэлцээ арангийн жижиг гэж өөрийн өгүүлж буй өгүүлэх түн нэр үг утга гурыг тодруулдаг. Энэ талаас нь авч үзсэн үсгийг хэлнэ гэсэн үг байна. За гали гэдгийн утга нь хэлж байна та. Салжи арандаг зөөр нэ. Гийгүүлэгчид ямар утгатай гэхээр их шиг үсгээр амилжээж дараа нь үг утга санааг илэрхийлэх чадaltaй болох байсан. Тийм зүйлийг хэлнэ гэсэн. Тэгээ амнаас гарах гэсэн тийм ээ. За эгийн энцэг сум гамрээ гэж. За энцэг бол бараг сайн гэсэн үг шүү дээ. Тогтсон нэшил. 3 тийм нэшил гэж. Үсэгний. Тэр нь юу вэ гэсэн чинь. За энд бол нөгөө энцэг гэдэг нь бол өөр энтгийн нөгөө их сурвалж үсгээр нь ярьж байна та тийм тогтсон нэшил. Акшар гэж нэг санскрит юм шүү дээ тийм акшар. Мэжрийн ном гэж юу яах вэ? Урвж хөрөхгүй гэсэн бат найд тогтвортой гэсэн санааг илэрхийлж байдаг. Вянжан гэдэг нь болох дээр менцэг таадаг салуулж байгаа. Нэр үг бүгдийг гівгүүлэн тодтгох нь гэж байна. Вянжан гэж тийм. Варна гэдэг нь болох дээр энэ хамаг одоо байдаг утга санааг үүгээр өгүүлдэг. Өгүүлэх утга санаа юм аа. Тийм учраас үсэг гэж хэлдэг гэж байна. За энэ 3 янзаар үсгийг хэлдэг байна шүү дээ. Акшар, вянжин, варна гэж хэлдэг шүү. Варна гэж бол өнгө мөнгө гэсэн үг л. Өнгө гэсэн санаа тийм. Вянжин. Акшар бол нүд баг гэдэг чинь. Чагшгүй. Тийм. Акшар нүд баха тийм. За асуулт гэж юм. Жигдэн эгийн хангал сумбаа усураа. За энэ дэлхийн ертөнцид хамгийн анхнд хэн үсгийг айлдсан юм бэ гэсэн гинэ. За хариулт нь энэ гадаад шашны ясаар бол гэж юм. Чалба тагнаа тийм. Чааван чиг ч юм уу магшвар тэнгэр гэж юм. Бурхны номоор номын ясаар бол гэж тийм. Намба санжаа батарна гэж. Намба санжаа болж бурхан шишин шүү дээ. Живцэн жамбэ яа. Ариун богж манзуу шир бол наагч гэж. Манзуу гош. Манчир. Наа гэж юм. За 30 тийгээд тэмдэгт орох үед дотор бас тийм ээ. Дагвар арны үсгийг үзүүлсэн нь хэрхэн үзүүлсэн юм бэ? Үүнд онцлог ялгамж буюу юу гэж асуусан байна. Данцул чадвар хангаж. Одоо дагвар арны үсгийг заахад заасан ёсонд бол ялгамжаа юу байна гэж асуусан байна тийм. Энэ онцлог нь юу вэ гэж асуусан шүү дээ. Жинжиг данцчин чадвар буюу дагвар арны үсгийн онцлог нь гэж байна. Сүмжүүгийн гавсуу гэж байна. Сүмжүү гав буюу одоо 30-ийн үед гэж байна. 30-д ном дотор гэсэн үг дээ. 30-ийн энэ одоо үндсэн гол ном дотор бол эм манингийн ялгаа гэж дотор нь ялгалгүйгээр салжижигээ сүмжүүлээ. Ерөөсөө гівүүлж 30 үсэг дотор заасан байх гэж байна. Сүмжүүгийн гав помо манингийн чадвар онцлогийг бол оронд нь ялахгүйгээр ер нь нийтэд нь 30 гівүүлэгч гэж
заасан байдаг гэж шүү дээ. Харин дагжиг буюу одоо тэмдэгт орохын дотор бол эрэм манин гэж дотор нь ялган ангилаад гэж тийм дээч яваа гэж тийм ялган ангилсан дотроос моёгийн шүү гэж им хүйсний игийн шүү гэж 20 үсгийн дотроос энэ дотроос үзүүлсэн одоо юм онцлогтой гэж хэлж байна. Дагнжгийн үед бол яг хоо эрэм манин гэж дотор нь тусгайлан ялгагдаж хэлж шүү дээ. Одоо энэ асуулт нь юу байсан гэхээр дагвар 10 үсгийг юу яасан юм бэ? Дагвар 10 үсгийг одоо онцлог ялгаагаар яаж заасан байт юм бэ гэсэн чинь сүмжүү дагнжиг тус нь өөр заасан байдаг гэж байна. Сүмжүү дотор юу гэсэн гэхээр ерөөсө 30 гэвүүлэх дотроос эрэм гэж ялахгүйгээр дагвар 10 үсгийг гаргаж тайлбарладаг гэж хэлж байна. Дагнжиг үе тэмдэгт орохын дотор бол нөгөө 10 үсгээ дотор нь бас эрэм байдаг ангилсан байж байгаа шүү дээ. Энийг хэлж байгаа юм да. Тус-тусын бас онцлогтой тайлбарладаг гэсэн тийм санаа. За лекшиж юманд чойсаа ганы чойрээс гэж тийм. Энэ лекшиж юм бол хаанаас үүдэлтэй юм бэ гэсэн үг дээ. Сацрахгүй газар хаанаас сацрсан бэ гэх юм энэ шиг хэлдэг тийм. Тэгэхээр хаанаас үүдэлтэй юм бэ гэж хэлж байна да. Тэгэхээр лекшиж юм бол 30-ийн дотроос үүдэлтэй гэж хэлж байна. 30 гэж. Сүмжүү бач нөгөө томьёо өгшин зохиосон одоо томьёо самбадагийн зохиосон 30 гэж байж байгаа шүү дээ. Тэрэн дотроос бол үүдэн гаргасан одоо юм. Нормал шинж лекшиж юм. За лекшиж яваагийн дотор өгүүлж байгаа агуулга утга санаа нь юу вэ гэж байна. Жавжаа гэж өгүүлэх хүн утга санаа гэсэн үг. Дон гэж жавжаа дон тийм үү? Юу юм бэ? Энэ дотор жавжаа өгүүлэх хүн бол намья жал 8 тийм ялгал бол цифр жүжиг 11 нөхцлүүдийг заасан байдаг. Бид нар чинь хэд болоод байгаа вэ? 14 болчиход. Яагаад гэвэл зарим тийм ялгалтайгаа давцаж байгаа учраас чинь жүнхэн гэдэг чинь хоёуланд нь байгаа шүү дээ. Гэх мэтлэнгээр ингээд 11 болчих байгаа даа тий. За асуулт нь намья шивэн дон гамж. Тийм ялгал гэдэг нь яг утга санаа нь юу юм бэ гэх юм бол намья буюу тийм ялгалын энэ манайх одоо тийм ялгал гэдэг үг яг энийг орчуулад хэлсэн байна шүү дээ. Гэсэн төгдүүд намья гэдэг випа гэдэг үгнээс авсан байна. Энэ санскрит хэлний тий. Манайд болохоор баг гэдэг үг чинь нэг баг болж тоглох гэдэг чинь випа гэдгийн баг багтаа бас тий. Баг болно гэдэг шүү дээ. Тэр шиг. За ялгарх гэсэн санаа юм байна шүү дээ. Намья тийм ялгал. Энэ утга санаа нь бол тэр өгүүлбэн болсон ямар нэгэн утга санаа тийм дон гаян румын гэж байна. Аль нэгэн утга санаа. Мэнцэг дэ шанд панцсан мөнгө өгч. Альва нэг өгүүлэх чинь утга санааг бусад утга санаатай ерөөсө хольж хутгалгүйгээр шүү дээ. Тус тусын одоо төрхөөр нь ялгаж чадахын тулд шүү дээ. Даян тэрийг ялгаж чадахүйц авианы нэг хэлбэр гэж хэлж байна. Даян чашаас чирийн сифр гэж байна. Авианы нэг хэлбэр болсон нөхцөлийг намья гэж тийм ялгаж хэлж байна. Санд нь нэжтэй байна тийм. Энийг шийдэж мэрэмж шүү дээ. Намья шивэн гэж байна. Аяаны тэгтээ энэ санид биш юм байна да. Дон юм байна л да утга нь тийм. За жишээлх юм бол бомбаа шижил бинцээ доод дэрийн намбаа. Жишээ нь бомб гэж өгүүлэхийн цагт бол доод дэрва гэдэг нь юу хөхгөр гэсэн үг шүү дээ. Хөхгөр гидсний хөхгөр гэсэн үг шүү дээ. Одоо гүцсний одоо юм шиг гүц. Бомб ч одоо гүцэл үстэй байна тийм ээ. Нам за энэ төрхтэй бомбны тийм одоо хөхгөр хэлбэр байхгүй гэсэн үг. Намбадан баралбаа гэж. Тийм хэлбэрлүүгээ хагдсан гэж. Жишээ нь хагдсан юм жишээлбэл риров гэж юм тийм. Рирава гэж буруулсан юм шиг шүү. Риров сүмбэр уул тийм ээ. Канчим гэж орон байр тэргүүтэн өөр нэртэй ялгалгүйгээр хольж хутгалгүйгээр ялгаруулж байх юм гэж тийм. Даян чашаа яваа гэж. Түүнд бол өөрийн гэсэн юу байх нь авианы нэг хэлбэр бастай. За дөрөв намья уюутны ялгал гэж хэлж байгаатай адилхан юм аа. За жишээ нь асуулт тавьж ийн сигбэр шивэн. За тэгвэл нөгөө үгийн нөхцөл гэдэг нь утга санаа гэдгийн утга нь юу юм бэ гэж. За үгийн нөхцөл гэдэг нь бол мин жигхэн дүмэ бэрбин цэ гэж. Нэг юм уу нэгээс дээш олон үе
хоорондоо нэрүүд хоорондоо холбогдохын зэгт гэж тийм бардууд самжирваа гэж завсарт нь найруулж өгөх гэж байна. Тэдний холбоос болох юм уу? Дон самбалаа танд утгыг одоо сайхан тодтогч өгөх гээд тус болдог гэж байна. Танд үгүй. Ийм одоо нэгэн зүйлийн авяг цэгбэрд буюу нөхцөл гэж юм гэж үгийн нөхцөл гэж юм тийм. Олон нэрүүдийн хооронд нь холбож өөр утга санааг илэрхийлэхийн тулд найруулах. Эсвүгээс улам бүр утга санааг сайхан илэрхийлж тодтохын тухайд хэлдэг ийм нэг авяа зүйлүүд байна. Жишээлх юм бол самбадэ сан шийдвэр байна. Самна. Жишээ нь тэр санаа чухам сайн гэж батлах гэж байна шүү дээ. Дубана гэж батлахын тулд тийм үү. Жишээ нь энийг самбадэ сан шийдвэр байна гэж. Тэр санаа чухам сайн шүү гэж батлахын хувьд авч үзүүл гэсэн үг. Тэрийг бодвол шүү дээ. Самба сан гэж. Хэрэгцээс чухам тэр санаа л сайн шүү гэж хүн утга санааг илэрхийлэх гэж бодъё л да. Тэхийн тулд яг самба сан санаа сайн гэж үгүйснээр чухам аль санаа нь сайн бэ гэж хэлээд байгаа маш их биш гэж мэдэхгүй учраас тийм ээ. Бардууд дидаж явж гэж. Завсарт нь тэр гэсэн авяаг найруулж өгснээр самба дэ сан гэж тэр санаа чухам сайн гэж өгүүлж байгаа юм байна гэж тийм. Ингэж хэлбээс Сэмжа намжийн лонгор жүрвийн жанчу симбэн самбадэ самаа шигдэн байна гэсэн. За ингэж хэлмэгс амьтны одоо оюун ухаанд бодийн их сайхан сэтгэл чухам тэр сайн гэж хэлсэн юм байна да гэх мэтлэн. За тусайлан тодтогч нэг юмыг зааж цахалж тэр гэж хэлэх юм бол оюун ухаанд ой тань буухад амар байдаг гэсэн үг шүү дээ. За ийм санааг хэлж байгаа. Намьяд нь секретний чин чадвар хангажээ гэж. Тийм ялгал хийгээд үгийн нөхцөл хоёрын ялгаа юу юм бэ гэсэн байна. Намьяд нь секретний чин чадвар нэг гэж. Тийм ялгал хийгээд үгийн нөхцөл хоёрын ялгаа нь юуэс гэж. Намья шива цэгдэн мадигөр намбар ивент томдог болгүй шээзэн болох шиг. Тийм ялгал гэх юм бол намья шива гэсэн. Тийм ялгал юу? Цэгдэн мадигөр үгва утга санаа хооронд нь хол солиггүйгээр намбар яваа сайтрыг ялгаж өгөх юм утга тийм ялгахгүй сайтрыг ялгахгүй гэсэн үг. За тэгээд ингэж байна. Ихээхэн том утга санаа гэсэн үг. Дондог гожуу чэзам гэж байна шүү дээ. Гожуу чэзам гэж. Том ойлголт гэсэн үг шүү дээ. Том утга санааг ялгаж өгөх гэсэн үг. Нэлээд том өдөн баг том утга санаануудыг хооронд нь ялгаж өгөх. Секпер жамбайна цэг ачи самжирж идсэн. Жишээ нь үгийн дан нөхцөл болбол тийм ээ хоёр үгийг урд хойд хоёр үгийг хооронд нь найруулдуулан холбож өгөх гэж. Мөн одоо үгийн туслах нөхцөл болгон хэрэглэж цэгдэг сүүн анжуул гэж туслах нөхцөлчсөн найруулж болно гэж байна. Энэ гэрчлэн хоёр зүйл хэрэглэж болохоос гэж дондог гожуу гэдэг. Дондог гожуу намья наншинэ баш гэж. За энэ ер нь бол дан одоо үгийн нөхцөл гэдэг бол хоёр үгийг хооронд нь холбож өгөх мөн туслах нөхцөл маягаар холбогдохоос биш том утга санааг хооронд нь ялгаж өгөх тийм үүрэг байхгүй гэсэн үг байна тийм. Тийм ялгаж өгөх тийм үүргийг үүсгэх гэсэн. Тийм ялгаж өгвөл их том утга санааг хооронд нь ялгаж өгөх гэсэн үг. За дэдэр маян ба мүйшин чадвар шагданж юм. Тийм биш бол дөрвөн товчооны ялгаач гэсэн байдаг гэж. Дөрвөн товчоо гэж байгаа шүү дээ. Мүйштэй. Мүйш. Ялгамжаач гэсэн байна гэж. Гандерээс нь ямар байг вэ? Юу байг вэ гэж тийм ээ. Намья энэ секретт маян баг гэж. Тийм ялгал мөн боловч юу биш гэж тийм. Үгийн нөхцөл бус ийм нэг юм байна. Жишээлх юм бол анхдугаар тийм буюу мөн чанар төдийг үзүүлэх тийм ялгал. Бас 5 дугаар тийм ялгал буюу гарахын тийм ялгал. Энэ хоёр ч юм бол юу болдох юм бэ штэ. Секрет буюу үгийн нөхцөл болдох юм ба штэ. Секрет буюу үгийн нөхцөл болдог мөртлөө тийм ялгал болдоггүй зүйл гэх юм бол өөрийн ихэд 6 зүйлийн нөхцлүүд болох юм байна гэж. Мөн тийм ялгал болдоггүй бусад нөгөө нөхцлүүд ч наваа явчихна гэж байна.
За аль аль нь болдог юм гэх юм бол намиад нь сэтгэл мяга юм ба гэж тийм. Тийм ялгал болон нөхцөл хоёр аль аль нь болдог нь юу вэ? Наданжийн зүгийг наа гэж. Наатан гэж лагийн наданжийн зүгийг гэж чинь намын нэг шиг юм ба дэнгисээр номдод. 2 4 7 дугаар тийм ялгал тэр ямагтын утга санаа гэдэг тийм. цаг үеийг заасан юм 5 үүрэг гэсэн үг дээ. Ийм үүргийг гүйцэтгэдэг. Тэгээд 5 зүйлийн үүрэг намын сумбад нүг авъя. 3 дугаар тийм бол 6 дугаар тийм бол наа гэсэн юм аа гэж. Зайлал нь болдоггүй нэг 4 ихшгийг хийж байна. За энэ ойлгомжтой. 4 төвчөөний тухайд гэх юм бол